Улсын хурлын гишүүн төсвийн байнгын хорооны дарга даваас сүрэн 2014 оны 9-р сарын 3-наас 10-ны хооронд Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн бүрэн тогтох Цагаан уул, Баян зүрх, Төмөр улаг, Шин идэр, Цэцэрлэг, Жаргаланд галт гисэн 8 сумын 10 гаруй багийн иргэдтэй уулзаж улсын хурлын намрын ээлж чуулганаар хилэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөх сацуу өвлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм а. Аймгийн иргэдийн хурлын зүгээс манай ажлын хэсэг маань бас Хөвсгөл аймгийн баруун талын сумдууд болон уртлын сумдуудаар явж өвлжилтийн бэлтгэл ажлыг бас газар дээр нь үзэж танилцаж малчтын өмнө тулгараад байгаа ямар бэрхшээл байна, ямар асуудлыг шийдэх шаардлагатай байна гэдгийг бас улсын хурлын гишүүн төсвийн байнгын хороонд дарга даваа сүрэнтэй хамт явж ингэж газар дээр нь явж үзлээ. Иргэд маань бол бас сайхан амаржиж байна. Намарчлалын байдал сайхан. За ер нь бол өвсдөө бас их сумдууд бол авсан байгаа. За ер нь урд өмнө бол манай аймгийн малчт маань иргэд өвсөө бол нэг тэр болгоно их авдгүй. Ер нь байгаль дэлхийн үнэтэй сайхан үйлчлдэг учраас тэр болгоо ингээд өвс тэжээлийг бол сансан хэмжээнд хүртэл авдаг байсан. Энэ жил бол ингээд багаар явж малчин иргэдийг газар дээр нь үзэхэд бол ер нь өвс тоосоо нэлээд сайн базаасан байна. Хөвсгөл аймгийн иргэд уулзалтын үеэр эдийн засгийн байдал, тэр дундаа валютын ханш, гадаад дүрийн талаар ихээхэн асууж сонирхсон, мөн ноос ноолуурын урамшуулал, хоршоололтой холбоотой асуудлуудыг шүүмжилж хит их чирэгдэлтэй хэмээн санал бодлоо илэрхийлсэн юм а. Хоршоол заавалчгүй бай. Хоршооллын гишүүн болж иж энэ урамшуулал малчтын ноос мах сүү ийм урамшуулалд хамрагдах ёстой гэсэн нэг тийм юм явагдаад байдгийн би энийг бол дотроо хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэг заавалчгүй нэг хэдэн төгрөг өгөөл нэг хоршоол дэлсээл тэгэл урамшуулалд хамрагдах ёстой байдаг юм яадгийн тэрийг бол дотор хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ерөнхийдөө нэг хоршоолын хууль тийм байдаг юм. Тэнд нэг тэр хоршоолын хуулийг өөрийнхөө мөрдөх хууль дотоод юм гэж батлагддаг нэг юм байж явахгүй бол энэ зүгээр нэг яаж юм гэдэг бид нар шаваа таанууд ноосоо өгөхгүй бол хоршоод авахгүй. Тэрүүнд ч бүрдэхгүй. Бүдрэгчээд ч бүрдэхгүй. Даваасанд бүрдэхгүй гэх мэт. Тэгээ бид нар юм мэдгүй байх. Тэнд очиод бүрдүүлжлээ тэгээ юм хаашаа байд юм л уул нь тэр цаад номоор нэг иймэрхүү хэлбэр юм байдаг болов гэсэн юм бодогдоод байгаа юм. Ямаг хэтэрхийх өсснөөс бид бэлчээр муудаж байгаа. Яагаад тэр үгээр ямаг гэдэг тань юмны үрэнтэй тань тоног ич байдаг намар ингээд үн хаснууд. Ийгээр ямаг заал багасгаад хоньны өсгөөлдөг арга байдгүй юм уу? Нэг тийм хүсэлттэй. Малчин хүн бүрийн хөндөж байсан, тулгамдж байгаа бас нэгэн чухал асуудал бол залуу малчид ховорцсон явдал юм а. Сүүлийн жилүүдэд залуучууд төв суурин газар бараадах, эсвэл өндөр цайлантай уул уурхаар хошуурах болсон байна. Хөдөө нутагт залуучууд цөөрч, 40-оос дээш насныхан мал маллаж, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалж үлдэх гэж хичээж байгаа энэ асуудлыг цаашид анхааралтай авч ажиллана гэж байнгын хорооны дарга хэлсэн юм а. Энэ шин сум, шин баг гэсэн аль болох нөгөө залуучуудын шаардаад байгаа тэр зүйлүүдийг тэр орчинг нь бий болох асуудалд анхаас өөрөөр товчилж хэлэх юм бол ерөөсөө залуучуудыг хөдөөд тогтоог бол орлоготой байх ёстой. Нөгөө нэг асуудал нь бол тэдний тэр хүсэж байгаа амьдралын орчингуудыг бий болох ёстой. Жишээ Улаанбаатарын түгжрэл тэр тулгамдаад байгаа тэр утааны асуудлыг шийдэх гэх юм бол ерөөсөө энэ залуучуудад орон сууцны зээлийг өөр хэлбэрээр болгоод урт хугацаатай тэр хөдөөнийхөө өвлжөөгөө бариад юм уу өвлжөн дээрээ тогтохтой байшин бариад ч юм уу ингээд амьдрах тэр зээлийн их усвэр хангадаг юм бол тэд нар утаар заавал суугаад авахгүй шүү дээ. Гэх мэтийн арга хэмжээнүүдийг авах ёстой юм байна даа л гэсэн бодол төрж илээ. Түүнчлэн улсын хурлын гишүүн төсвийн байнгын хорооны дарга даваас сүрэн Хөвсгөл аймгийн Жаргаланд суманд барьж байгуулсан 150 хүүхдийн хичээлийн дотор байрны нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрээр эрдмийн их өргөг барьж байгуулж өгсөн Хөвсгөл аймгийн мөнх өргөө компанид талархаж байгаагаа онцлоод цаашид хамгийн их анхаарах чиглэл бол хүүхэд багчуудын сургууль цэцэрлэгийн асуудал гэдгийг онцлсан юм а. 1460 м2 талбайтай энэхүү дотор байрны барилгын ажил өнгөрсөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд сурагчдын сурах, тогттой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс давхар бүрийг камержүүлж интернет орчныг бий болгож өгсөн байна.